Азийн хөгжлийн банкнаас Орхон аймагт хэрэгжүүлж буй агаарын чанарыг сайжруулахтай холбоотой мэдлэг үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн хүрээнд цагаан тоосноос дээж авах болсон дээжийг энэ сарын 6-нд буюу маргааш авах юм. Ингэхдээ цагаан тоос идэвхтэй хуримтлагддаг 15 газраас дээж авна. Тухайлбал 12 дээж нь цагаан тоосны үүсвэр болох хаягдлын аж ахуй болон түүний ойролцоох газраас авах бол 3 дээжийг цагаан тоосоор бохирдоогүй цэвэр газруудаас авах юм байна. Нэг газраас 30 г цагаан тоосыг шүүрдэг хэлбэрээр авна гэлээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтөд хэрэгжиж байгаа одоо агаарын бохирдлыг сайжруулах, мэдлэг мэдээллийг сайжруулах төслийн хүрээнд бол цагаан тостой холбоотой дээж авахар болсон. За энэ нь бол нийтдээ бол хаягдлын далан болон эрдэнэ төвлөрийн орчмын 15 цэгээс бол дээж авч түүний найрлагдах одоо хүнд элементүүд болон шин чанарыг бол тодорхойлох ажил хийхээр болж байгаа. За энэ бол нийтдээ 15 цэгээс дээж авна. За цэгээс дээж авахдаа бол тухайн одоо орчин бүсд үүссэн одоо хуримтлал үүссэн тоосон цэрийг цуглуулад одоо 30 г орчим дээж нэг цэгээс 30 г орчим дээж цуглуулна. За дээж авах арга гарч нь бол тухайн одоо шинжилгээ хийгдэх лабораториос ирсэн арга гарчлалын дагуу хийж байгаа. За урьдчилсан байдлаар бид бол 9 сард бол гарч болов гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоо дээж аваад явуулахад бүрэн шинжилгээ хийгдэх дуусна 9 сард дуусах. Хангалттай одоо цагаан тос хуримтлагдсан газраас бол бид нар бол дээжний хэмжээг нэмэгдүүлээд одоо 2 өөр лабораторид харьцуулах хэлбэр бол шинжилгээ хийгдэж болно. Орон цаашдаа бол ГОК болон одоо аймгийн байгаль орчны газраас энэ тоос цуглуулах ажлыг бол төлөвлөгөө гаргаад бас хийх боломжтой байгаа. За өнөөдөр жишээлбэл манай энэ Эрдэнэт хотод, Орхон аймгийн Эрдэнэт хотод бид нар төслийнхаа ээлжид оролцогч талуудын хурлыг хийгээд өндөрлөжглөө. За энэ хурал маань ямар зорилготойгоор зохион байгуулагдсан юм бэ гэхээр манайх 2020 оноос ахуулаад энэ суурин харуулгын хажуудалд агаарын чанарыг хэмжих багжаа суйрлуулсан байгаа. Тэгэхээр энэ багж маань агаарын чанарт энэ бохирдуулагч их үүсрүүдийг хэмждэг. Тэгээ энэ үр дүнтэйгээ холбоотой дүгнэлт шинжилгээгээ оролцогч талуудтай танилцуулсан. Тэгээд цаашлаад ер нь энэ төслөөс хүлээгдэх ямар үр дүнд хүрэх юм бэ гэхээр Эрдэнэт хот маань агаарын чанарыг сайжруулах үйл ажиллагаа, бодлого үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ийм болох дэлхийн Азийн 7 хотуудын нэг болж байгаа. Энэ төсөл нь ерөөхдөө Азийн 5 орны 7 хотод хэрэгжиж байгаа төсөл ахгүй юу. За тэгээд Эрдэнэт хотын хувьд болохоор агаарын бохирдуулагч их үүсвэрийн хувьд болохоор яг хуу гэр хорооллын утаа байна те энэ нөгөө түүхийн нүрсийг хэрэглэдэгтэй холбоотой. Нөгөө төгөөр бас Эрдэнэт хотын бас машины тоо маш их болж байгаа бас харагдаж байна. Дээрээс нь бас Эрдэнэт хотын өөрийнх нь онцлог нэг уул уурхаан хот гэж ярьдаг шүү те. Тэгэхээр нэг ард иргэдийн маш их бидэрт одоо мэдээлсэн бас иргэд төрийн бас байгууллагын төлөөлөөс бидэрт одоо хүсэл тавиад энэ цагаан тоосны асуудлыг ер нь нэг тийм шийдэж өгөөч. Цагаан тоос бас агаараар орж ирж байна те. Тэгэхээр энэ дээр бид нар яг хуу бас нэг онцгой ач холбогдол өгөөд маргааш бид нар цагаан тоосны дээж авах, сорьц авах ингээд ажлын хэсэг буюу ажиглагч нар тийм иргэний нийгмийн төлөөлөл, байгаль орчин аялал жуулчлалын газар, зохион байгуулагчид, за орчны бохирдлын үндэсний хорооноос бас ингээд төлөөллүүд ирээд бид нар одоо 15 газруудаас сорьц аваад энийг яг төслийн хүрээнд энэ 3 дахь тал буюу тийм нөө бие даасан ийм лабораторид шинжилүүлэхээр одоо энэ ажлыг урьдчилан зохион байгуулах гээд ирчихсэн байна. Цагаан тоосны дээжийг Англи улсын олон улсын лабораторид шинжлэх юм хариуг эх 9-р сард гарна гэсэн таамаглалыг албаныхан өгч байна. Дээж авах багийн бүрэлдэхүүнд Орхон аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрдэнэт үйлдвэр, төрийн эмчит үйлдвэрийн газар, иргэд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцох юм.